Сайн байцгаана уу? Энд байна. Та бүхэнд өнөөдрийн амгалан айлтгая. За бид Эфес 6 дээр явж байгаа. Эфес 6 дээр 12-оос эхлээд 11-оос эхлээд уншъя. Та нар Деволын залбирхны эсрэг бацсах чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуйд дуулахыг өмс. Тэгэхээр Деволын залбирхны эсрэг бацсах чадвартай байхын тулд тэгэхээр бид нар Девол бол залбирхтай байх юм. Тэд яадаг вэ? Тэрний эсрэг бид яах ёстой мэн? Зогсох ёстой. Зогсох чадвартай байхын тулд бидэрт юу хэрэгтэй юм бэ гэхээр Бурхны бүрэн хуйд дуулахыг өмс. Тэгэхээр Бурхан өгсөн бүрэн хуйд дуулахыг та нар өмссөн байх ёстой гэсэн бид нар. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчд эрх мэдэл энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ гэж хэлж. Тэгэхээр энэ өмч зэвсгийн тухай ойлголт төр хүмүүс одоо зүгээр л нэг баяр ёслолын үеэр өмсдөг хувцас шиг ойлгодог. Эсвэл өглөө өмсөөд орой тайлдаг хувцас шиг ойлгодог л доо. Би нэгэн мундаг багш хичээл сууж исэн. Маш их ойлголтуудыг авсан. Гэтэ яг энэ өмч зэвсгээр ирээд асуултантаа та энийг хизээ өмсдөг юм бэ гэж би асуусан. Тэгсэн чинь өглөө өмсөөд сануулж өмсөөд орой тайлдаа гэж хэлсэн. Би тэгээд та яагаад орой тайлт юм бэ гэж асуусан. Тэгээд нөгөө багш гайхсан л та. Би бол өмсдөг. Энийг тэгээд би хизээр тайлдаггүй. Өмсөл бол тайлах шаардлагагүй. Яг бол хүнд сүнсэн бие, махан бие, сэтгэл санаа, оюун бодол гэсэн ойлголтууд байгаа. Тэгэхээр сүнсэн дээр энэ хувцас өмсөж байгаа. Яг бол би энэ дайсан маань сүнсний дайсан, мах цусны эсрэг биш. Тэр сүнсний дайсан дээр сүнсэн бид энэ Бурхны энэ сүнслэг хувцсуудыг өмсөж байгаа гэсэн. Нэгэнт та үнний бүсийг мэдсэн бол тайлах шаардлага байхгүй. Та нэг үннийг мэдээл, нэг үннээс гараад үнэн дотор амьдрал, үнний гадуур амьдраад байна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Та үнэн дотор л амьдарч байх үед та үнний бүсийг зүвсэн байх болно. Та улам зөвхт байх юм бол зөвхт байдлын хуйг танд байна гэсэн. Нэг зөвхт амьдрал, нэг зөвхт бус амьдрал, баахан гэм нүгэлд унаал тэгээд байгаа бол энэ хуйгдуулга сайн ажиллахгүй гэсэн үг. Тэгэхээр нэгэн та аврагдсан бол та жишээлбэл дуулахтлаа. Есүсийг хүлээж авсан аврагдсан хүн бол нэг авралаасаа гараад авралаасаа болоод байна гэдэг нь бол тийм сайнч биш. Сүмч болгонд явхаа болсон, бүр сүмч болгонд явдаг байсан ч гэсэн мөртлөө Есүст итгэдэггүй хүн шиг амьдардаг хүмүүс бас байдаг л да. Тэгэхээр аврал дотор байгаа бол аврал дотроо л байх ёстой гэсэн. Тэр энэ хувцсыг яагаад өмсөж байгаа хүмүүс ерөөсөй ойлгодоггүй. Яагаад өмсөж байгаа юм бэ гэхээр эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд нэгсэндээ бузар муу өдөр тиймээс бүхнийг хийсийн дараа бузар муу өдөрт тэр ямар өдөрт вэ? Муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг авчихсан. Тэгэхээр энэ бүрэн зэвсэг бол зүгээр л яах юм бэ? Бидний бат зогсоход хэрэгтэй зүйл байгаа. Бидний чадрыг нэмэгдүүлдэг, эсвэл хамгаалдаг тэр зүйл байгаа. Тэгэхээр 14 дугаар уншлыг уншия. Эфес 6-гийн 14. Тэгээд бат зогс. Тэгэхээр энэ бүх зэвсгийг авсан дараа бид бат зогсож байгаа. Яах гэж зогсож байгаа? Эсрэгүүц зогсож байгаа. Юуг эсрэгүүц зогсож байгаа? Бузар муу өдөрт нэгсэндөө Деволыг эсрэгүүцэж зогсож байгаа гэсэн. Девол дайрхуу дайрдаг. Жишээлбэл осол аваар болж исэн хүүхдүүдэд алтгаа шахажсэн бид нар. Бас янз янзын бэртлүүд ч юм уу хоолны орлогоос бас хүүхдүүдэд алтгаа шахажсэн. Энэ бүх үед би шууд бат зогсдог. Нөхөр битэр хоёлаа зогсдог. Амнаасаа янз бүрийн үг гаргадаггүй, эсрэгч үг гаргадаггүй, зүгээр л шууд бат зогсдог. Хүүхдүүдийн хандлоо хамгаалаад бат зогсдог. Бурхан та нарыг хамгаалж байгаа чи зогсож явна гэж хэлдэг. Зарим хүмүүс яана хүүхд хордлого болцсон уу? Та нарын буруу яах гэж юу гисэн бэ? Яасан бэ? Исэн бэ? Яах гэж тийшээ явсан бэ гэдэл аль болох учир шалтгаан хайж эхэлдэг л дээ. Нэгэнд болцсон юм. Дайрлага дайрсан байна, бузар сүнс дайрсан байна. Бид нар бат зогсох ёстой. Хамгаалаад залбирлаараа зогсох ёстой. Ердөөсөө л тэр. Бат зогсон чадна гэдэг бол баргийн хүн хийхэд хэцүү зүйл л дээ. Гэхдээ бат зогсож залбирлаараа бат зогсдог хүмүүсийг би мэднэ. Тэд үнэхээр мундаг усуд байдаг. Тэр хүмүүсийн ачаар би бас үдээ зэрэгтэй явж байгаа. Тийм учраас та бүхэн маань бас залбирлаараа бат зогсдог болоороо энэ бүх өвч зэвсэг маань бат зогсох зорилготой юм шүү. Хин нэгэн өвдөж авахд ч юм уу эсвэл хин нэгний идэвхтэй чөлөөлтөн дээр та бат зогсох ёстой. Иесус Христосийн нэрээр бузар сууч зайл энэ өвчин эдгэр гэж залбираад яг тэр итгэл дээрээ зогсно гэсэн. Яана миний залбирал болсон болов болоогүй болов энэ хүн өгчүүл яана энэ хүн эдгэрүүл яана. Юу ч болсон гэсэн та зогсох ёстой.
заримдаа хичнээн зогсоор байтал алдах тохиолдол байх уу? Байна. Үнэхээр дийлэхгүй тохиолдол байх уу? Байна. Гэтэ энэ бол Бурхны эрх мэдлийн асуудал. Ямар ч гэсэн та зогсон уу? Зогссон. Сүүлд нь би зогсоогүй дээ, би залбираагүй дээ, яна инөө гэж санаа зовох шаардлага байхгүй. Би хийдгээ хийсэн. Харин үлдсэн нь Бурхных. Тэр үнэхээр бат зогсох явдал бол маш чухал зүйл. Өмч сэвсэг бол зүгээр чадварыг нэмэгдүүлдэг зүйл, харин та бат зогсох явдал маш чухал. Эзэн дотор бат зогсороо та бүхэн маань. Тэгээд дараачийн хичээлдэр би үнэхээр итгэлийн бамбааны тухай ярьж байгаа. Тэгээд итгэлийн бамбааны талаар маш олон сургалтыг би подкастыг бас хийсэн байгаа. Та бүхэн бас нэмж үзээрэй. Энэ бол би товчхон хийн. Тэгэхээр итгэлтэй холбоотой бараг нэлээд олон подкаст хийсэн байгаа. Сонсороо гэж би урамшуулж байна. Баярлалаа.